Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 1, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 1, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 1 дэх хэсгийг тус үндэслэн Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Жаданбиин Батэрднийг Улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлж байна. Жаданбиин Батэрдэн 1965 онд төрсөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус төгссөн автын инженер эрх зүйч мэргэжилтэй. 1999-92 онд Оросын холбооны улсын Рибков улсын үйлдвэрийн газарт менежерээр, 94-өөс 2000 онд Ашид Эрдэнэ хязгаарлалтанд хариуцлагатай компани захирлаар, 2000-аас 2004 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын даргаар, 2007-оос 2012 онд зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар, 2008-аас 2012 онд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-ээс 2012 онд Миат хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус ажилласан. Жаданбиин Батэрдэн 2016-2020 онд Булган аймгаас, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэдийг хүлээж Улсын их хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон бөгөөд 2017-оос 18 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн зам тээврийн хөгжлийн сайдаар, 2024-оос 25 онд Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны 6 дугаар сараас Монгол Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар сонгогдсон ажилласан туршлагатай. Эрхэм гишүүдээ Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгээс Улсын их хурлын гишүүн Жаданбиин Батэрднийг парламентод ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж Улсын их хурлын дэд даргад нэрийг нь дэвшүүлж байна. Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг дэмжин шийдвэрлэж өгөхийг та бүдээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, бачарал даргад баярлалаа. Монгол Улсын их хурлын дэд даргыг